сайн байцгаана уу? Жилаа байна. За бүгдээрээ сайн сууцгааж ирсэн үү? YouTube дээрээ нэлээд урт хугацааны дараа ингээд шинэ бичлэгээр уулзах чинь. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би сүүлийн үед viral болоод байгаа энэ Pop Mart-ийн Labubu одоо бүгдээрээ задлж хамтдаа бичлэг хийцгээе. Тэгээд бас Labubu-гаас гадна Pop Mart-ийн энэ Crying Baby гэж сүүлийн үед бас амар алдартай байгаа. За тэгээд энэ нь болохоор дотроо ингээд 6 ширхэгтэй энэ 6-аас аль нэг нь гарч ирнэ. Тэгээд ийм хөөрхөн Pop Mart бол сүүлийн үед ингээд Lisa тэгээд Rihanna дэлхийн алдартай одууд бариад ер нь амар алдартай болсон шүү дээ. Тэгээд хамгийн алдартай нь болохоор мэдээж энэ Labubu. Тэгээд энэ Labubu-г болохоор би Myeondong-ы Pop Mart-ын дэлгүүрээс авсан. Гэхдээ одоо байхгүй байгаа юм шиг үлээ. Яг тэгэхээр би эднэрийг бараг сар гарангийн өмнө авсан байсан байхгүй. Тэгээд YouTube дээрээ бичлэг хийх гээд ингээ хадгалсаар агаад одоо бүхэлдээ ингээ сар гарангийн хугацаа өнгөрцөн байна. Тэгээд энэ Labubu-г болохоор шууд дэлгүүрийнх нь худалдагч нар зарж исэн 35,000 вон гээд тэгээд одоо л ерөөсөө байхгүй. Солонгосын нөгөө крем гэд сайт дээр ч гэсэн үнэ нь нэлээд өссөн байна лээ. За тэгээд надад болохоор Labubu-гаас гадна энэ Crying Baby нэмэр хөөрхөн санагдсан. Өөр бас авсан хэдэн юмнууд байгаа Pop Mart-аас. За тэгээд энэ болохоор ингээд ийм. Энэ бас амар хөөрхөн байсан. Lazy Yoga гэд. Тэгээд ингээ харуул эдгээр дундаас ингээд нэг ширхэг гарч ирнэ. Тэгээд эднээс болохоор би бас яг энэ адилхан энэ ягаан өнгөтэйнүүд нь гарч ирэх болов уу гэж бодоод тэгээд ингээд энэ Lazy Yoga-гаас нь бол ингээ 2 ширхгийг авсан. Энэ бол Солонгосын Pop Mart-д Солонгос воноор 13,000 гэж хэлсэн. Тэгээд энэ нь болохоор бас нөгөө Crying Baby-гийн бас яг жижигхэн хөлбөр нэг байхгүй юу? Тэгээд энэ ч гэсэн 13,000 вон гэж хэлсэн. Манай галтагоонд ингээд аяг тавьдаг хэсэгт ийм шилэн тавиур байдаг байхгүй. Тэгээд тэр тавиур дээр ер нь энэ гурыг тавих гад тэгээд энэ гурыг авсан байгаа. За тэгээд бүгдээрээ задлаад үзцгээе. За энэ ингээ амар хөөрхөн тэгээд надад ингээд ягаан өнгөтэй болохоор амар хөөрхөн харагдаад тэгээд нэг цүнхнээс үлгөөд хар өнгөмөнгөний цүнхнээс үлгөөд явбал бүр амар хөөрхөн. За энийг ингээ вау. Pop Mart-ийн ориг хүлхийг болохоор хамгийн ихний шалгах арга нь болохоор энэ ингээ QR код юм шиг үлээ. Их амар хөөрх юм аа. Одоо болохоор бүгдээрээ Crying Baby-г задлахаас өмнө энэ Lazy Yoga гэдэг энийг задлаад үзье. За энэ болохоор ингээд эднэр дундаас ингээд нэг ширхэг гарч ирнэ. Бүгдээрээ задлаад үзье. Ингээд л гинцэнээс нь яагаад яагаад манай гахад яг ийм Lazy Yoga нь амар их байсан. Ямар өнгөтэй юм. Тэгээд ингээд одоо шууд гараад ирнэ. Oh my god. Ямар хөөрхөн бэ? Амар хөөрхөн нэг хараа. Ингээд яг ёг хийж байгаа байхгүй юу? Labubu. Вау. Гэтэ яг ягаан бичсэн өстой хөөрхөн юм. Тэгээд энийг болохоор ер нь одоо ингээд үнээрээ хэрэглэвэл ингэж тавих юм уу? Гоё. Ингээд дахиад саний Lazy Yoga сайн ингээд дахиад байгаа байхгүй юу? Тэгээд энэ чинь ингээд яг нэг ягаан гараад ирвэл байхгүй юу? Саний болохоор энэ гарч ирсэн. Дагуулгаар ягаан гарч ирээсэй. Яа ямар өнгө юм бэ? Тэгээд гора яа. Oh my god. Яа ингээд Pop Mart-ийн юутай бичигтэй тэгээд ямар хөөрхөн бэ? За энэ хоёр болохоор ингээд Lazy Yoga гэсэн юу? Гэтэ амар хөөрхөн байна. Энийг яг нөгөө тэр 50 юм дээр ингээд тавьчих болохоор
За энэ бас ингээд ийм стикертэй. За одоо ингээд дараачих нь болохоор Crying Baby-ийн бас жижигхэн. 144-т 1, 288-д 1, тэгээ 144-т 1 гэд бас энэ одоо secret загварууд нь байгаа байхгүй юу? Тэгтээ яг эднээс бас гараад ирвэл гоё л байх л та. Яна юу болов? Тарагдсан. За летэрийн гурван ия. Oh my god. Яна ямар нэгтэй юм бэ энэ? Гэтэ яг үе энэ ягаан өнгө гарч ирээгүй гэсэн ингээд хөөрхөн ингээд ийм солонгон 7 өнгөтэй болохоор өстой хөөрхөн. Одоо болохоор бүгдээрээ миний яг Crying Baby-г таталж үзтгэй. Энэ болохоор ингээд ийм. За энэ өнгөнүүд нь болохоор угаасаа ингээд 6 ширхэг дотроо 1 ширхэг байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ хоёр дээр бас ингээд super secret гэдэг ингээд 2 ширхэг. Энэ хоёр бол 144-т 1, 144-т 1 удаа гарч ирэх магадлалтай. За би болохоор энэ цэнхэр ч юм уу? Энэ ягаан юм уу? Эсвэл энэ ногоон. Энэ дөрвийн нэгийг гарч ирээсэй гэж бодож байгаа. Энийг бол цүнхнээсээ үлгүүд явахад амар хөөрхөн. За залаад үзье. Ингээд ихлээд ингээд та нарт камер дээр хараад. Ямар гоо. За нэг энэ гурван ия. Ингээд миний хамгийн ихний суглаад ягаан ингээд бүрөөсө бодож байхгүй тэгэхээр зүгээр ингээд миний бүр хамгийн ахыг хүсдэг ингээд ягаан хараад. За тэгээд энэ ч гэсэн болохоор бас нэг ориг хүлгийг ингээд QR кодоор нь юу юм бол үзээд мэдчих бах. Амар хөөрхөн. Одоо надад дахиад бас байгаа хгүй юу? Тэгээд дахин нэг их задлаа. Нэг хоёрын гурван ия. Нигара хатар дээр ийм хөрх улаан зүрхтэй тэгсэн ийм хор мөвчтэй. Тэгсэн энийг хараа хаталтаа ингээд амар хөрхөн бантаг мантагтай. Тэгэд энэ ч гэсэн ингээд нөгөө нэг ориг хүлгийн ялгаж болдог өөрийнхөө QR кодтэй. Хараа энэ хоёр ингээд амар хөрхөн. Энэ нь болохоор миний яг худалдаж авсан үн нь болохоор Wono-ро 28,000 вон. Энэ ч гэсэн 28,000 вон. Түрүүний нэг Labubu шар өнгөтэй ганцаараа 35,000 бас. Гэтэ энэ чинь яг одоо нөгөө өнгөнгийн Labubu-нууд байгаа штэ. Тэд нар болохоор Pop Mart дээр 28,000 вон ч илүү. Уул нь үнэн их үнэтэй биш байгаа байхгүй. Тэгээд яг Labubu нь өөрөөсөө байхгүй болчингууд тэгээд хүмүүс дамалж зарж мараад тэгээд үнэн нь одоо л амар өссөн. Тэгээд энэс өөр Labubu бол бараг Солонгост нэх олдохгүй нөгөө Cream гээд аппликейшн дээр л одоо тэр дэлгүүр дээрээ зарагдаж байгаа үнээсээ бараг 2-3 дахин үнэтэйгээр зарагдчихлээ. Саяны энэ Crying Baby дотроос юм стикер бас гарч ирж байна. Бас ориг хүлгийг нь яг яаж мэдгүй гэд хүмүүс TikTok-оор нэлээх яваад байсан. Тэгээ TikTok-оос хайгаад үзвэл ер нь ориг хүлгийг ялгах зөндөө бичлэг тийм заавартайгаа байлээ. Миний хамгийн сайн мэдчихэж байгаа нь болохоор яг энэ QR код. Тэгээ та нар бас яг ориг хүлгийг нь мэдмээр байвал TikTok-оор бас яг сайн хайгаад ороод үзээрэй. Тэгэнгүүт зөндөө тийм ялгах аргууд идэм билээ. Өнөөдрийнхөө бичлэгийг энэ үрээд дуусгая. Тэгээ бүгдээрээ удахгүй миний шинэ бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.